За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүрхийн төрийн айлчлалын Казахстан улсад болж байна. Энэ бол 20 жилийн дараа болж байгаа. Ингээд Монгол улсын ерөнхийлөгч Казахстан улсын 5 улсаар айлчлал хийж байгаа. Анхны ерөнхийлөгч болж байна. За энэ хүрээнд бол бизнес форум зохион байгуулагдаж байна. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж ерөнхийлөгчийн тамгын газартаа хамтран зохион байгуулдаг. Тэгэхээр энд бол Монгол улсаас бол 100 гаруй аж ахуй нэгж энэ бизнес форумд оролцохоор ирсэн байна. За Казахстан улсаас бас мөн тооны аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг 500 сая $д хүргэх ийм зорилтыг хоёр улсаас бас тавьж байна те. Тэгэхээр энд бол бас Евразийн төр хилцээр бас томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж бас харж байна. Тэгэхээр энд бол нийтдээ 367 бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлтөд экспортлохоор байгаа. Үүний 97% орчим нь бол хөдөө аж ахуйн салбар. За үүн дундаа ноос ноолор архины салбарт бол бас анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр энд бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүрхийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн бол яг цаг үеэ олсон ийм хөдөлгөөн болоод энэ аж ахуй нэгжүүд маань энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдаад эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаад хүчин чадлаа нэмэгдүүлж энэ хилцээрд бэлэн болж байна гэж бас хэлж болно. Тэгэхээр энэ бизнес форумын үеэр бол төрийн өндөр дээд хэмжээний 18 хилцээр зурагдж байгаа бол бизнесийн энэ бизнес форумын хүрээнд бол 17 санамж бичиг бизнес хоорондоо зурхаар байгаа. За энд бол банк санхүү, уул уурхай, худалдаа, тээвэр логистикийн чиглэлээр байгаа. За мөн энэ ноос ноолуурын чиглэлд Янмал компани болон Fine Wool компани зэрэг компаниуд хамтран ажиллахын санамж бичгийг зурж байна. Тэгэхээр энд бол Монгол улсаас Fine Wool компани бол Монгол улсаас ноосоо экспортлоод Казахстан улсад эцсийн бүтээгдэхүүн болгож тэгэхээр хамтарсан ийм хамтралыг бас бий болгож байна. Монгол улс хэд усан далаад гарцгүй ч хүн далаад гарцтай энэ Евразийн зах зээл бол нийлээд 200 сая гаруй зах зээл хүн амтай зах зээл байгаа. Тэгэхээр Монгол улс бол энэ 200 сая хүн амтын зах зээлд нэвтрэх бүрэн боломжийг энэ Евразийн төр хэлэлцээр 3 жилийн хэлэлцээр хүрээнд бол идэх боломжтой байгаа. Эдгээр 5 орн гэхээр Орос, Беларусь, Казахстан, Киргиз, Армени гэдэг эдгээр 5 улсд бол тарифын хөнгөлөлт болон чөлөөлөлтийг олохоор байгаа. Тэгэхээр Казахстан улсаас бол энэ бизнес форумын үеэр маш их монголчуудтай бизнес хамтран өргөжүүлэх ийм төсөлтэй байгаа нь бол энэ бизнес форумын үеэр харагдаж байна.